Жилд 39,000 гаруй иргэн иргэний үнэмлэхийг хаяж гээж дахин захиалдаг. Үүний тулд иргэд заавал өөрийн биеэр үйлчилгээний төвүүдэд очиж үнэмлэхээ захиалж төлбөрөө банкнд тушаахын тулд дараалалд зогсож дахин зураг авахуулах зэргээр багадаа л нэг өдрийн талыг зарцуулдаг байсан. Тэгвэл одоо 16 нас хүрч иргэний үнэмлэх анх захиалах, 25 болон 45 нас хүрч иргэний үнэмлэхний хугацааг сунгаж дахин захиалах тохиолдолд үйлчилгээний төвүүдэд өөрийн биеэр очино, харин бусад тохиолдолд бүртгэл gov.cg-ийн сайтаар орж цахимаар захиалах боломжтой болж байна. Тэ чирэг иргэн өөрөө нэгдүгээрч явахгүй байхan тийм ээ. За хоёрдугаар гэх юм бол өөрийн нэр дээр байгаа бэлэн бүний картаараа шууд одоо захиалгах боломжтой. За мөн түүнчлэн өөрөө ирж чадахгүй байх юм бол миний өмнөөс тим ихтгээд бол авна гэдэг бол захин захиалга дээр бол бичиж өгч байгаа. Хууль зохиомж заасны дагуу нийслэлд 3 хоног, за суманд бол 10 хоногийн дотор, за тогтмол төлөвлөгчийн газар бол 30 хоногийн дотор гарах боломжтой байж байгаа. Иргэд ч үүнийг талархан хүлээж авч байна. Иргэний үнэмлэхний болон бусад хэд хэдэн төрлийн лавлгааг төц машинаас авдаг болсноор иргэдийн цагийг маш их хөнгөвчлсөн. Одоо дээрх дэвшил гарснаар бүрч хэлбэр болох нь гэж тэд саашааж байна. Үүн дээр өмнө нь зарим үйлчилгээний байгууллагууд төц машинаас авсан иргэний үнэмлэхний лавлгаагаар үйлчлэхгүй гэх тохиолдол гардаг байсан бол одоо дээрх лавлгааг альч байгууллага хүлээн зөвшөөрч эхэлсэн байна. Таны хувьд нэг хэрэг авж байгаа нь амарлаа шүү дээ. Хаач явсан тэгэл энэ машин байж шүү дээ. Тэгээд өөрт байгаа тэгээд ойрхон газараасаа тэгээд авчихсан гэдэг амаагүй амар л байна. Улсын бүртгэлийн газар л ихэд 50 гаруй үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем буюу e-Mongolia системийг ажилуулж эхэлснээр эдгээр үйлчилгээнээс 23 төрлийн үйлчилгээг нь бүртгэлцэг gov.cg-ийн сайтаас авах боломжтой болж байна. Энэ бол мэдээж асар том дэвшил юм а. Иргэд нэг бүртгэл гээд байгаа маань давхардахгүй нэг их сурвалжаар мэдээллийг бүртгэх. Нэг иргэн гээд байгаа маань за биеийн давхцахгүй өгдлөө гэдэг юм уу эсвэл иргэний давхцахгүй өгдлөөр мэдээллийн сангуудад хандах. Жишээ нь биеийн давхцахгүй өгдөл бол хурууны хээ байж байна. Иргэний давхцахгүй өгдөл бол за регистрийн дугаар гэдэг юм уу бүртгэлийн дугаар. За одоо ингээд нэмэгдэх нь тоон гар хэвсэг. За ингээд ийм байдлаар иргэд давхардахгүй одоо өгдлөөр мэдээллийн сангуудад хандах бололцоотой болвол ганцхан улсын бүртгэл гэлтгүү бүх төрлийн үйлчилгээрөө тэр дугаараараа тэр бүртгэлээрээ хандлаад мэдээлэл авах. Ингэснээрээ нэгдсэн юм тогтолцоонд орох ийм бололцоотой болж байна гэж хараад байна. Төрийн үйлчилгээ захим шилжүүлж байгаатай холбогдуулан улсын бүртгэлийн газраас тоон гарын үсгийг мөн нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ нэрэгдийг заавал төрийн үйлчилгээ авахын тулд төвийн үйлчилгээний нэгдсэн цэг рүү явуулахгүй байх нэг боломжийг олгож байна. Ингэж төр иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх энгийн бөгөөд чухал үргээ биелүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.